Өнөөдөр 8:36 минутад Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 2 байшин 1 гэр бүрэн шатсан гал төмөр гарлаа. Галын улмаас хүний амнаас эрүүл мэнд хохироогүй байна. Ойрын өдрүүдэд салхишуурхтай хуурайшилт их байгаа учраас аль өрхүүд пишин зуух, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна. НТV-ийн сурвалжлах баг бөмбөр худалдааны төвийн замын эсрэг талд байрлах галын дуулан мэдээлэл дээр ажиллаж байна. Тэгэхээр яг энэ байршлын хувьд бол нэлээд өксүр дээшээ хэсэг байгаа учраас яг энэ далангийнхаа эсрэг талаас буюу зам дагуу гал унтраах автомашинууд маань автомашинаа байрлуулан шаланг татан галыг унтрааж байгаа ийм нөхцөл байдал анзаарэгдэж байна. За бид нөгөө талаас буюу гудамжаар орох боломж нөхцөл нь ямар байсан бэ гэхээр нэлээд өксүр хэсэг учраас автомашины том аврын автомашин бол дээшээ гарахад хүндрэлт бэрхшээлтэй. Гудамжны хувьд нарийнхан гудамжны үзүүр болоод дунд болвол иргэд автомашинаа тавьчихдаг учраас яг бүрэн орж унтраах юм нөхцөл байдал хомс байдгаа гэдгийг учирлаж байна. За ер нь яг гэр оролдвол дуудлагаар манай албаа агчид манай гал унтраах автобус хүндрэлтэй асуудал зарим газрууд гардаг, битүү гудамж байдаг, бүгэлзэн хэд өндөрлөг газрууд тарах гэдэг. Тэгээ зам нь хаагдсан хэд нарийн байдаг ийм тохиолдол гардаг. Гэхдээ одоо энэ нөхцөл байдлыг бид нар боломж нөхцөлийг унтраагаад л явж байна. За ер нь сүүл хуурайчдын өдрөл эхэлж байгаатай холбогдуулан ер нь нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал төмрийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байна. Тийм учраас манай иргэд хамгийн гол нь өөртөө маш хариуцлагатай байж аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна нэгдүгээр. Дуудлагын дагуу Чиглэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал төмөр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галын тархалтыг богино хугацаанд хэмжиж ажилласан юм а. За Баянгол дүүргийн 16 дугаар хороо 5,000 оршин суугч, 2,000 төр оршин суугч, 1,800 орчим өрхтэй. Нэгжил ихтэй төвийн дүүргийн хороо тул гудамж зам шуурхай тусламж үзүүлэхэд хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. За манайх нийтдээ 30 гаруй гудамжтай. Манай хороо нийтдээ за гудамж болгон ерөнхийдөө их нарийнхан. За энэ дээрээс нэмээд нөгөө аж ахуйн нэгжүүд их олонтой учраас гудамж болгоны үзүүр дээр нэг машин тэрэг хаагаад ингээд тавьчихдаг. Тэгээ бүр галын машинаас ихсүүлээд хогны машин, за түргэний машин, цагдаагийн машин хүртэл ингээд яаралтай дуудлага аваад ирэх үед ерөнхийдөө ихэнх саад бэрхшээлтэй учрах ийм тохиолдол ерөнхийдөө бас их байдаг. 2025 он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 611 объектын гал төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. За иймээс иргэд та бүхэн асаасан шүдэнц, татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраах зэргээр байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.